Амар уншуу. Сайн уу? Ано байна. Бүгдрээ өнөөдрийн видеогоор салфетка маска хэрхэн сонгох, түүнийг арьс арчилгааныхаа шатныхаа аль хэсэгт хэрэглэх мөн ер нь яаж хэрэглэх зохиомжтой вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгэхээр хэрвээ энийг сонирхож байгаа бол энэ видеог өршөөлөн үзхийг хүсье. Бид нар бүгдээрээ мэднэ салфетка маскуудыг авч явахад айгүй зохиомжтой арьс арчилгааны айгүй амархан бүтээгдэхүүнүүдийн нэг. Тэгэхээр арьс арчилгааны яг шатуу дундаа салфетка маскыг хэрэглэдэг үндсэн хоёр янзын хувилбар байд юм бэлээ. Та нарыг аль нь вэ гэдгийг бодоод үзээрэй. Эхнийх нь буюу арай илүү олон хүн хэрэглэдэг нь болохоор арьсаа цэвэрлжээд тоник хэрэглэсний дараа салфетка маска серумны оронд хэрэглэдэг. Серум болон эссенсний оронд хэрэглээд салфетка маска авсныхаа араас нь moisturizer буюу чиг шүлгэх тосыг хэрэглэдэг байгаа. За хоёр дахь нь бол цэвэрлээд тоник түрхээд эссенс хэрэглээд чиг шүлгэх тосоо түрхснийхаа дараа хамгийн сүүлийн шат болгож салфетка маск тавьдаг хүмүүс байдаг юм байлээ. Тэгэхээр аль нь ч байсан буруу биш. Гэхдээ ихэнхдээ бол салфетка маскыг эссенс юм уу серумны оронд хэрэглэл арай зохиомжтой юм шиг санагддаг. Яг гэвэл салфетка масканд шингээсэн эссенс серум ингээд шахаад үзэх юм бол ерөөдөө нэг тийм шингэн бүтцтэй байдаг штэ. Тэгэхээр арьсандаа түрхэж байгаа бүтээгдэхүүнүүдийн хэр өтгөн байна вэ гэдгээс хамаарат хамгийн шингэнээс хамгийн өтгөн рүүгээ түрхвэл хамгийн зохиомжтой байдаг. Тэгэхээр хэр өвлийн улиралд ч юм ялангуяа хүүтэн сэрүүн үед түрхэж байгаа чиг шүлгэх тосоо харах юм бол ихэнхдээ нэлээд өтгөн чиг шүлгэх тосууд байдаг. Тэгэхээр өтгөн чиг шүлгэх тосны өмнө салфетка маска хэрэглэл арай зохиомжтой. Мэдээж серумны оронд хэрэглэх зүгээр гэсэн үг. За тэгээд салфетка маскны артал дээр бол яаж хэрэглэх заавар нэг хвчлэн байдаг. Яг тэр зааврыг нь үргэлж дагж байгаарай. Хамгийн даах ёстой чухал хэсэг нь юу вэ гэвэл салфетка маскыг нүүрэн дээрээ тавих хугацаа. Ихэнхдээ зарим нь 5-аас 10, 10-аас 15, 10-аас 20 минут ч юм уу, зарим нь 30 минут хүртэл тавих боломжтой маскууд байдаг. Яг яагаад тэр хугацааг зааж өгөөд байна вэ гэхээр нүүрэн дээрээ та нар салфетка маска тавьсны дараа тэр салфетк ч юм бол асар хэмжээний эссенцийг дотроо шингээсэн байгаа штэ. Тэгээд нүүрэн дээрээ тавьсны дараа тэр эссенц та нарын нүүрлэн шингэж орно, арьсуурчна. Хэсэг хугацааны дараа ихэвчлэн тэр маскны арын савлгаан дээр бичсэн байдаг цаг өнгөрсөний дараа бол бүх эссенц салфетка маскнаас чинь гараа чиний арьс руу орсон байдаг. Тэрний дараа бол маск чинь хатцсан учраас буцаага дүүрэнд чинь шингээсэн байгаа тэр эссенц тэр гоё сайхан шингэн идэвхтэй орцтой бүтээгдэхүүнийг буцаагаад өөрлөгөө татаж эхэлдэг. Тийм болохоор хизээч салфетка маскыг хаттал нь байлгаж болохгүй. Ер нь бол баг зэргийн юм шингэнтэй, баг зэрэг юм чиглэг хэвээр нь нүүрээсээ авбал хамгийн зохиомжтой. Тэгэхээр арталт нь зааж өгсөн хугацааг заавал мөрдөж явахыг хүсье. За тэгвэл салфетка маскыг яаж сонгуул зохиомжтой юм бэ? Мэдээж маска эргүүлээд үзэх юм бол арталт нь идэвхтэй орцуудын жагсаалт бол байдаг. Салфетка маскны өөрийнх нь бүтцийг нь аваад үзэх юм бол идэвхтэй орцуудыг агуулж арьсанч чинь хүргэх зорилттой асар хэмжээний филлер буюу дүүргэгч бодисууд айгүй олон байдаг. Тэгэхээр эхний мөрөнд нь бол ихэвчлэн дүүргэгч бодиснуудын нэр байдаг. 2 дахь болон 3 дахь мөрнөөс эхлээд идэвхтэй орцууд нь бол орж ирдэг гэдгийг анхаараарай. Гэтэ мэдээж үргэлж тийм байгаад байдаггүй. Хамгийн ихэнд нь идэвхтэй орсон жагсдаг асар их идэвхтэй орц өндөртэй маскууд ч гэсэн байдаг. Тэгэхээр би юу зөвлөх вэ гэвэл ихэвчлэн маскн дээр нь битсэн байгаа яг ямар нөлөө үзүүлдэг тийм түлхүүр үгсийг нь илүүтэй харах хэрэгтэй. За Монгол шиг хуурай урамсгалтай газарт бол бидний арьсанд хамгийн хэрэгтэй байдаг зүйл бол мэдээж чиг шүлгэгч. Тэгэхээр хуурайшлын эсрэг салфетка маск хэрэглэе гэж бодож байгаа бол маскны чинь үзүүлэх нөлөөний гол түлхүүр үгс нь hydrating болон moisturizing байх болно. Жишээ нь Düsseldorf-ийн ийм маск байдаг. Moisturizing and revitalizing гэдэг. Арьсан чигшрлөгч арьсны өнгийг бол сэргээх зорилттой юм маск. Эхлээд доотлогын хэсгийг нь онгойлгож жоод серумыг шахаж гаргаад нүүрэн дээрээ түрхсний дараа салфетка маска гаргаж ирээд нүүрэн дээрээ тавих зорилттой 10-аас 20 минут арьсан дээрээ тавьдаг ийм маск байна. Маш нимгэн маск байсан. Нүүрэн дээрээ түрхэхдээ бол ихэд 2 давхархтай байжгаад нүүр дээдлийнх нь хэсгийг нь хуулж авахад бол асар нимгэн арьсны чинь үндсэн өнгө бол нэвт харагддаг тийм арьсны чинь тохирсон маск үлээ. Арьсныхаа өнгийг сэргээж цайруулъя гэж бодож байгаа бол харж явах ёстой хоёр үг нь brightening, нөгөөх нь whitening гэсэн хоёр үг байдаг. Цайруулах болон цагааруулах гэсэн агуулгатай. Арьсны өнгийг сэргээдэг арбутин ч юм уу эсвэл niacinamide агуулдаг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн ийм үгсийг, ийм түлхүүр үгсийг бол бүтээгдэхүүнийхээ шошгон дээр бол ашигласан байдаг. Тэгэхээр white гэдэг үг ашигласан байна. Brightening гэсэн үг орж ирсэн байна. Энэ бол арбутинтай бас яг цайруулах зорилттой бүтээгдэхүүн. Düsseldorf-ийн энэ маск бол Black Therapy Customized Refining and Purifying and Brightening буюу арьсыг цэвэрлэж цайруулах зорилттой бүтээгдэхүүн байгаа. Маскын өнгө нь өөрөө юм хар өнгөтэй маск үлээ. Тэр нэг сонирхолтой.
За салфетикын маскны дараагийн нэг категори нь бол хөгшрөлтийн эсрэг гэж нэрлэдэг. Anti-aging буюу хөгшрөлтийн эсрэг гэсэн одоо шошготой маскуудыг хараад үзэхээр дандаа далайн гаралтай ярга загас ч юм уу нэмэрхүү орцонтой дагуулсан байдаг юм бэлээ. Düsseldorf-ийн энэ маск болохоор Salmon VG Hydroactive Mask гэдэг үрчлээ болон үрчлийн эсрэг болоод цагааруулах үйлчилгээтэй ийм маск үлээ. Яг энэ Düsseldorf-ийн маскуудыг хэрэглэж үзэж байгаа надад энэ хамгийн таалагдсан 38 мл-ийн серум агуулсан байдаг юм бэлээ. Нүүрэн дээрээ тавьчаад тэгээд аваад буцаад унтаад босоод ирэхэд өглөө нь хүртэл миний арснаар ингээд чигшил байсан хിവэрэ байсан. Тэгэхээр үр дүн нь энэ дэр хамгийн сайн байх шиг байна лээ. Зайр сарчилгааны маскуудын сүүлийн нэг төрөл нь бол өнгийг сэргээх зорилттой гэж хэлж болох юм уу? Илүү ингээд нэг жоохон арсчин гундсан, жоохон нэг тийм ядруу харагдсан тийм үеуд бол хэрэгэлдэг маскууд байдаг. Тэгж байгаа бол харж авах хэрэгтэй түлхүүр өвчин tone up эсвэл stress relief ч юм уу. Тэм хүүгнүүд байж болно. Düsseldorf-ийн энэ маск бол pink milk mask гэдэг ягаан өнгөтэй амар хөөрхөн маск байлээ. 27 мл-ийн агууламжтай tone up and radiance буюу арсны өнгийг сэргээж юм гэрэлтүүлэх зорилттой идэвхтэй орцол агуулсан бүтээгдэхүүн байсан. Өнгөжсөн ягаан өнгөтэй байсан учраас ер нь хэрэглэхээр айгүй сонирхолтой гэх юм уу. Тэгэхээр хэрвээ арсны ч өнгө гундаад жоох юм ингээд юм ялангуяа хүүтрээд эхлэхээр бидний арсны жоох юм өөрийн гэрэлтсэн өнгө бол алдаад ирдэг. Энэ тохиолдолд ийм хөө radiance болон tone up гэсэн нөлхөр үүдийг одоо шорхон дээр гол ашигласан ийм салфетикын маскуудыг сонгуулайг зөвхөмжтэй байдаг шүү. Тэгэхээр салфетикын маск хэрэглэж байгаа бол юун түрүүнд арсныхаа хэрэгцээг тодорхойлоод тэрэндээ тохирсон салфетикын маскаа сонгох хэрэгтэй. Дараагаар нь арс арчилгааныхаа аль шатанд хэрэглэх ёстой вэ гэдгийг үзээрэй. Тухайн маскны чинь серумны нягтршил ерөөхдөө ямар байна гэдгээс хамаарат тосныхоо өмнө хэрэглэх үү, дараа нь хэрэглэх үү гэдгээ сонгож болно. За тэгээ маска тавьсныхаа дараа тухайн яг хэрэглэх ёстой гэж зааж өгсөн цагт нь буцааж авах хэрэгтэй шүү. Ингэж байж яг салфетикын маскнаас чинь нүүрлүүч шингэсэн тэр их эссенц, тэр их серум яг арсан дээр чинь үлднэ гэсэн. Тэгэхээр маска зөв тавьцарцгаа хэдүүлээ. Энэхүү видеог хийхэд хамтарч ажилласан Düsseldorf-ийн баярлалаа. Тэгэхээр эдгээр маскуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол видеоны доор тайлбарыг нээж үзье хүсье. Арс арчилгаатай холбоотой өөр асууж шалгах зүйл байх юм бол доотлын комент хэсгийг ашиглахыг хүсье. Хэрвээ миний сувгт subscribe хийгээгүй байгаа бол subscribe гэсэн товчийг дараарай. Хажуугийн хонхон дээр бас дарах юм бол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно шүү. Тэгэхээр дараагийн видеогоор тонгодохгүй эргээд уулзъя. Баяр таа.